За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За бид нар өмнөх хичээлээр бэлгийн бус үржлийн хэлбэрүүдийг үтсэн. За эдгээрийг нэрлэе. За нахиалах, хуваагдах, хэсэглэгдэх, спороор, ургал эрхтнэр, шизогоны гэж үтсэн тийм ээ. За тэгвэл үүн дотроос бид талах хүнсний бүтээгдэхүүнээ буруу хадгалснаас болж хөгц үүсгдэг. За хөгц гэдэг зүйл маань чигтэй нөхцөл, буруу хадгалсан халуун дулаан ийм нөхцлөөс болж үүсдэг тийм ээ. За тэгвэл хөгц маань ямар аймгийн төлөөлөгч вэ? Маш сайн байна. Мөөгний нэгэн төлөөлөгч тийм ээ. Бичил мөөгний нэг хэлбэр. За энэ хөгц мөөг маань ямар үржлээр үрждэг вэ? Спороор үрждэг гэж бид өмнөх хичээлдэр цухас дурдсан. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар мөөгний спор үржлийн талаар дэлгэрүүлж үзье. За мөөг спороор хэрхэн яаж үрждгийг за тэдгээрийг тайлбарлаж тодорхойлох нь байна. Мөн нэрлэж сурах нь. За мөөг бол тусдаа нэгэн аймаг. За энэ аймаг ургамал амьтны аль аль шинжээс нь агуулдаг. За ургамалтай юугаар ижилэх юм бэ? Ургамалтай эсийн ханаараа ижилэх. Эсийн хантай байдгаар ижилэх гэсэн үг тийм ээ. За үржлээр ижил байх нь. За амьтантай юугаар ижил юм болов? Амьтантай хоололтоор ижил. Өөрөөр хэлбэл гаднаас бэлэн шин бодисоор хоололтгоороо ижил байх нь. За мөөгийн дотор нь доод мөөг, дээд мөөг гэж ангилдаг. За доод мөөгийн жишээ бол хөрөнгөний мөөг. Бидний хүнсэнд хэрэгэлдэг талах нарийн боо, хөөлөхөд хэрэгэлдэг дрожчин бол хөрөнгөний мөөг байна. За хөгц мөөг. Хөгцөрдөг тийм ээ, бидний хүнсний бүтээгдэхүүн хөгцөрдөг. За энэний тод жишээ бол мокор гэж нэрлэдэг. Талхан дээр үүсэх мөөгийг мокор гэж нэрлэнэ. За дээд мөөгийг малгайт мөөг, салбант мөөг, гуурст мөөг гэж ангилдаг. За мөөгийг бүтцийн хувьд бол мөөг маань гадаад бүтцээрээ малгай, шилэг гэсэн хэсгээс тогтдог. За дотоод бүтцийн хувьд бол мөөг бол өөрөө мицилээс тогтдог. Мицил гэж юу вэ гэхээр утаслаг бий хэлдэг. За мицилүүд маань нарийн нийлбэл утаслаг бүтэцтэй гипээс тогтдог. Гип. За тэгвэл үнэндээ мөөг бол гип гэдэг утаслагаас тогтдог байх нэ. За хөрснөөс дээш хэсгийг шилб өөрөөр хэлбэл шилб малгай хоёрыг нийтд нь ургал бий гэж нэрлэдэг. За хөрсөн доторх хэсгийг нь мицил гэж нэрлэдэг. Үрт бий гэж нэрлэдэг. За мөөгийг үржлийн хувьд бол мөөг л үржлээрээ бүх үржлийн хэлбэрүүдээр үрждэг. Тухайлбал вегетатив, нахиалах, метоз, за өнөөдөр үзэж байгаа спор, бэлгийн үржлээс үрждэг байна. Товчхондоо хэлбэл бэлгийн ба бэлгийн бусаар аль альнаар нь үрждэг байх нэ. За спор гэж юу вэ? Спор гэдэг бол үрцрийг хэлдэг тийм ээ. За энэ спорыг дотоод спор, гадаад спор гэж нэрлэдэг. За тусгай бие спорингийн дотор үүсдэг байх нь энэнгээр доод мөөгнүүд үрждэг байх нь. За гадаад спор гэдэг нь гадаад гаралтай спортой. За дээд мөөгүүд энэнгээр үрждэг байх нь. За спорин гэж юм юу юм бэ? Мицелийн бусдаасаа арай урт ургадаг онцлог утаслагын үзүүрт үүсэх хэсгийг спорин гэж нэрлэдэг. Өөрөөр спор ангивч гэж нэрлэдэг байх нь тийм ээ. За хөгц мөөг маань талхан дээр үүслээ. За тэр маань мицилээс тогтлоо. Мицилийн үзүүрт байгаа энэ тусгай бүрхүүл үүсгэсэн энэ хэсгийг бол спорин гэж нэрлэдэг байна. За энэ спорингоос маань спорууд үүсэж бий болдог байх нэ. За үүнийг микроскопоор харах юм бол баг цэцгийн хувьд толгой баг цэцэгтэй ижилхэн бүтцтэй байна. За энэ мицилүүд явлаа, утаслаг бий явлаа, толгой хэсэг явлаа. Тэгээд спорингууд үүсэж байна. За үүнийг тодорхойлж харуул мицил явлаа, споринг маань бүрэлдлээ. За түүний дээр мицилүүд үүсэж байна. Бөмбөлөг ногоон мицил спорууд маань тохиромжтой нөхцөлд гадаргууд унаж хөгжнөө. За мокор гэдэг бол талхан дээр үүсэж байгаа хөгц мөөгийг
өөрөөр мокор гэж нэрлэнэ, тийм ээ. За энэ мокорыг бид нар микроскопоор харуул ингэж харагдах юм. За микроскопоор ингэж харагдах нь тийм ээ. За энэ утаслаг биеийг энэ нарийнхан энэ хялгасан энэ хэсгийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр гип гэж нэрлэдэг, тийм ээ. Гип. За энэ маань тухайн одоо бүтээгдэхүүний тийм ээ, тухайн зүйлийн гадаргууд ингэж ажиглагдаж тийм гадаргуугаас дээш байвал үүнийг агаарын гип гэж нэрлэдэг. Харин дотор байрлаж байгаа гадаргуугаас дотогш байрлаж байгааг нь дотоод гип гэж нэрлэнэ. За гипүүдийн үзүүрт тусгай бүрхүүл үүсгэж хөгжсөн зүйлийг нь спорон гэж нэрлэнэ. Спорон ингэж байрладаг байна, тийм ээ. За мөг гипээс тогтно, тийм ээ. Гипийн гадаргуу дээр тусгай бүрхүүл үүсгэж үүссэн зүйлийг спорон гэж нэрлэдэг. Энэ споронг дотор маань спорууд маань үүсэж хөгждөг. За энэ спорууд маань тохиромжтой нөхцөл бүрдсэн тохиолдолд тодорхой гадаргууд ундаг. За унаад нахиа үүсгэнэ. Нахианаас ургал биеэрээ үржин ургал биеэс их бие бүрэлдэнэ. За спороос цааш мөн адил бэлгийн бус үрчлэлийн хэлбэрүүд явагддаг байх нь. Ямар хэлбэр нь явагдаж байна вэ? Нахиалах хэлбэр, вегетатив буюу ургал эрхтнээр үүсэх. Өөрөөр хэлбэл энэ эцсийн гип гэдэг утаслал маань цаашаа хөгжөөд үржээд явж байна, тийм ээ. Тэгээ их бие үүсгэж. За тэгвэл мөг дан ганц спороор үрждэггүй маш олон хэлбэрийг өөртөө агуулдаг байх нь. Энэ бол бэлгийн бус үржлийн мокорын хэлбэр байна. За бид өөр нэгэн төлөөлөгч, ургамлын аймгийн нэг төлөөлөгч болон ойн бол спороор үрждэг гэж үзчихсэн. Спор гэдэг зүйл бол оймын навчны доод гадаргууд байрладаг. За энэ маань тохиромжтой нөхцөлд хүрсэн доор бүрэлдээд ургал эрхтнээр үржин, нахиалах үржлээр үржээд ургал бие явагдаад эрийн бэлгийн эсүүд үүсдэг. Эрийн бэлгийн эсүүдээр явагдаж байгаа үржлийг бэлгийн үржил гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нар дараагийн хичээл дээр бэлгийн үржлийг дэлгэрүүлж үзэх нэ. За өнөөдөр гэрийн даалгавар 131-ээс 132 дугаар хуудасыг уншиж 5 даалгавар боловсруулна. Боловсруулахдаа сонгох, харгалзуулах, нөхөх тодорхой маягаар даалгаврыг боловсруулнаа. За 132 дугаар хуудасны даалгаврыг хийн. Даалгавар 2-ыг хийж гүйцэтгэн. За 3 дугаарт нь төмөс үндэс ишний дүрс хувирлын аль нь болохыг тодорхойлож тэмдэглэж бичгэнэ. За сурах бичгийн хуудсуудыг багш нь хавсрагсан байна. Сурах бичиггүй хүүхдүүдэд хэрэг болох болов уу гэж. За өнөөдрийн хичээл анхаарал хандуулсанд баярлалаа.